За ардчсан намын тухайд одоо нэг юм бойкот хийгээд бид нар энэ хуралдаа орохгүй гэдэг. За энэ бол ямар ч хуулиар зохицуулагдаагүй зүйл ээ. Энэ улсын хурлын дарга учрал нь одоо намын дарга юм бол энийг заавал хийх ажлаас намын дарга юм бол ерөнхий сайд хийдэг юм байгаа. Улсын хурлын даргаыг одоо хийлэхгүй гэсэн тийм юм ярьж байгаа. Энд үндсэн хууль дээр тийм өгүүлбэр байхгүй шүү. Тэмүүжин гишүүн та нар үндсэн хуулиа дахиад нэг уншаарай. Улсын хурлын гишүүд дундаас улсын хурлын даргаыг одоо сонгодгоо гэсэн ийм юм хэлж ийн лээ. Үндсэн хуулийнхаа бичлэлтийг хараарай гэж хэлээ. Тэгээ бас харсан. Тэгээ тэрэн дээр чинь угаасаа л бас юу байхгүй байгаа шүү дээ, тийм ээ. Байж болохгүй. Намын дарга нь улсын хурлын дарга байж болохгүй гэж тийм байхгүй. Өөр улсууд дээр улсууд чинь янз янз байгаа шүү дээ, тийм ээ. Ялсан намын дарга нь парламентын дарга гэдэг улсуудыг тооч гэвэл зөндөг тоочж болно. Тэгэхээр энэ сэдвийг бол цэвэр улс төрийн сэдв гэж харж ойлгож байгаа. Юуны бойкот бол ийм л юм дээр ардчсан намынхан энэ янзаараа удах юм бол иргэдийн уур бухимдал босод хүмүүсийн шахалтанд орно. Шийдэж байгаа асуудлуудаа шийдэхгүй байна гэд эсэргээрээ та хэд PR-ийн хувьд бол оноо алдсан шүү. Та нар яах ёстой вэ гэхлээр тайлбарлаж байгаа өнцгөө нэг жоохон зөв болгоод. Улсын их хурлын дарга нь тийм ээ намын дарга болох юм бол ажлаасаа чөлөөлөгдөнө гэсэн тийм хуулийн төслөө хийгээд өгсөн юм шиг байна, тийм ээ спикерт. Та нар бойкотлж байгаа бол энэ асуудлыг энэ хуулийг хэлэлцүүлж өгөө гэж л бойкотлол мэд. Бидний энэ хуулийг хэлэлцүүлэхгүй байгаа учраас бид нар бойкотлж байна гэх юм бол эн чинь хууль зүйн хувьд болон арга зүйн хувьд харагдах байдлын хувьд зөв болох юм аа. Түүнээс биш зүгээр л улсын их хурлын дарга нь юу яагаад байна? Намын дарга болчиход намынхаа хурлыг хийж байгаа юм шиг болоод байна мэт юм. Энэ бол зүгээр нэг шүүмж болоод өнгөрнө. Тэгээд одоо хэнийг улсын их хурлын дарга учрлыг юу яатал одоо огцортол бид нар хуралдаас авахгүй гэж мэдэгдэж байгаа чинь ямар ч хуулийг ямар ч тийм юу ш зүгээр л нэг хоосон улс төр болчих гээд шүү дээ. Ардчсан намынхан учрлыг огцруулж ээж хуралдаа сууна гэхгүйгээр асуудлынхаа зорилгоо зөв ойлгоод хуулиа батлах улсын их хурлын дарга намын дарга хийж болохгүй гэсэн тийм хууль санаачилсан гэж Тэмүүжин багш ярих шиг боллоо. Тэр хуулийн маань яралтаа хэлэлцэж өгөө гэж бойкот хий. Тэгээд тэр чин орж ирэхээр олонх нь юу гэж шийдэх юм? Ийм хууль байхгүй. Дэлхийн нийтэд ийм үзэгдэл байна гэж шийдчих юм бол тэгээд та бүхэн яах нь асуудал улсын их хурлд оруулсан байна. Тэгээд тэр асуудал чинь улсын их хурлаар шийдэгдээгүй байна. Эсвэл шийдэгдсэн байна гэж ингээл дуусчихна. Бусад хуралдаа, бусад асуудлаа энэ улс оронд шийдэх ёстой, батлах ёстой асуудлуудаа хуулиа хийцгээ ардчсан намын гишүүд. Үнэн үү? Ингээл болоо.